Мянмарын хойд нутгийн онлайн луврын сүлжээ нь олон улсын анхаарлын төвд үргэлж байсаар ирсэн бөгөөд дөрвөн их гэр бүл хэмээгддэг бүлгүүд нь энэ системийн голц. Хойд Мянмарын ялангуяа Кокангийн дөрвөн их гэр бүлийн дотор эмэгтэйчүүд ч чухал үүрэгтэй байдаг. Өмнө нь хүмүүс дөрвөн гэр бүлийн нэг толгойлогч Вэй Чаураны уган охин Вэй Ромбосгийг маш хэрцгий хамгийн хатуу сэтгэлтэй гэмт итгээд гэж боддог байсан. Гэвч аюулгүй байдлын байгууллагуудын гүнзгийрүүлсэн мөрдөн шалгалтын дараа тэр зөвхөн ганц эмэгтэй л байлаа. Үнэн хэрэгтээ түүнээс ч илүү хэрцгий залтай 3 эмэгтэй байдаг нь Бай Инлан, Бай Ингэ, Мин Женжа нар юм. Тэд уламжлалт утгаараа заллин хийгч биш, харин сэтгэл зүй дүр эсгэх урлаг, брэнд бүтээгтэй гаргууд киберл уурчд юм. Гаднаа зөөлөн хүндэтгэлтэй төрхтэй боловч дотроо тисүр. Хүйтэн цустай өрөөдөг сэтгэлгүй, хүмүүсийг удирдан хяндаг луврын шуламсууд гэж нэрлэгдэх болсон. Эдгээр 3 эмэгтэй нийтлэгшин чинь өөрийгөө хэрхэн бэлдэж бусдад манипуляц хийх, бүрэн хурмаг дүр төрхөө бүтээгтэй мэддэгт орчин. Жишээлбэл Бай Инген Бай Сүчэний 4 дахь охин бөгөөд гаднаа Юм Брендс компани тууцын дарга гэх золтой. Үл хөдлөх хөрөнгө болон зугаа цэнгэлийн салбарыг удирддаг дүр хэсэгдэг ажээ. Хэдэн жилийн турш хууль ёсны бизнес эрхэлж, сайн харилцаа болон нийгмийн нэр хүндтэй дүр төрхийг бий болгосныхоо дараа тэрээр амжилттай эмэгтэй бизнес эрхлэгч гэсэн халгавчны доор жинхэнэ үнэн дүрээ нууцлан далдалж чаджээ. Хэний ч санаанд оромгүй нь тэр олон тооны дуурын бүлэглэлүүдийг хяналтандаа байлгаж байсан юм. Харин түүний том эгч Бай Инлан илүү туршлагатай, эдгээр эмэгтэйчүүдийг хойд Мянмарын шуламсууд хэмээн нэрлэдэг. Том эгч Бай Инлан өөрийн нэрээр хүний нөөцийн компани гэх нэртэй 10-аад байгууллага бүртгүүлсэн байдаг. Эдгээр компаниуд гаднаа хүмүүсийг ажил зуужилж өгдөг мэт харагдавч үнэн хэрэгтээ хүний наймаанд мэргэжсэн байдаг. Хойд Мянмарт хуурдагдан оцсон олон хүн эдгээр ажлын зуучлалын компаниар дамжин алхамаар урхинд оржээ. Тэд ажилд орно гэж бодож очисон боловч бодит байдалд онлайн луврын хүрээлэнд худалдагдан очдог байсан. Бай Инлан бас өөрийн дүр бүтээх урлагт гаргууд нэгэн тэр жил бүр хэд хэдэн жижиг буйны арга хэмжээнд зохион байгуулж, цөөн тооны үүргэвч бичгийн хэрэгсэл хандивлаад хэдэн зураг авч интернетэд байршуулдаг. Эдгээрт их мөнгө ордоггүй ч гаднаас нь харахад тэрээр нийгмийн хариуцлагатай, өрөвч сэтгэлтэй сайн хүн мэт харагдана. Энэ төрөгдлөн түүний гэмт хэрэгүүдийн хамгаалах бамбай болж өгдөг. Харин үүнтэй харьцуулахад дараачийн шулан болох Мин Сэвжаны ач охин Мин Женжэн илүү залуусан хэв маягийг сонгожээ. Тэр элит хүн биш, харин жирийн нэгэн мэд дүр эсэгдэгч үнэн хэрэгтээ олон луврын хүрээлэн удирддаг хэдэн зуун хүнийг хяндаг эмэгтэй босс юм. Түүний жирийн хүний дүр нь хүмүүсийн сэрэмжийг бүрэн солруулж, луврын золиос болсон олон хүн эргэлзээгүйгээр итгэдэг. Олон нийтийн сүлжээнд гим хоргүй энгийн охин мэд харагддаг тэр хүн үнэндээ бүхний хөшгөний ардаас удирддаг манипулятор байлаа. Эдгээр эмэгтэй удирдагчид орчин үеийн нийгмийн итгэлийн бэлэгдлийг маш сайн ашигладаг. Компани лиценз, нэрийн хуудас, буйны үйл ажиллагаа, цахим дүр төрх зэрэг нь бүгд тэдний халахж. Тэд луврыг компани хэлбэрийн бизнесийн гинжин систем болгон хувиргаж чадсан. Энэ нь гаднаа хууль ёсны төсөл эсвэл өндөр зэрэглэлийн үйлчилгээ мэт харагддагч үнэндээ үүрэг хуваарлалттай, стандарт ажиллагаатай гэмт хэргийн сүлжээ юм. Гаднаа тэд зэвсэг хэрэглэдэггүй ч бодитоор бол сэтгэл зүй нөлөөлөл мэдээллийн инженерчлэл дээр тулгуурладаг. Том эгч Бай Инлан залуусыг хуурах үүргийг хүлээдэг байв. Тэр өндөр цалинтай ажил гэх нэрийн дор ажилд авах заруудыг ажил хайх платформудад байршуулж, өгөгдөл оруулах ажилтан болоод цахим худалдааны хэрэглэгчийн үйлчилгээ гэх мэт албан тушаалууд санал болгож, сайн нөхцөл өндөр ашиг амлан итгүүлдэг байж. Гэвч хүмүүс хойд Мянмарт хүрэхэд энэ бүх зүйл цэвэр лувр болохыг ойлгодог. Түүнээс ч илүү нарийн арга бол Мянмарын интернет алдартнуудын сүлжээ юм. Эдгээр хүмүүс ихэнхдээ энгийн амьдралынхаа бичлэгийг хийн фэнүүддээ тарааж, дараа нь лайв болон богино видеон дээр Мянмарт ажил ихтэй, мөнгө олох амархан гих мэт зүйлээрч тасралтгүй урсгал бий болгодог байлаа. Зөвхөн хэдэн жилийн дотор энэ замаар хэдэн мянган хүн залилуулсан. Тэдний бүлэг зөвхөн онлайн лувр мөрөөдө тоглоомоор хязгаарлагдахгүй. Эмэгтэйчүүдийг хүчээр биеийн өмнөхөд үргэдэг байж, өнөөх том эгч өөрийн гэсэн сургалтын систем байгуулж, шинэ элсэгчдийг нарийн зохиосон сценарын дагуу сургадаг байв. Тэрбээр тухайн зорилтод бүлэгт тохируулан хууран мэглэх яриа, үйл явц, харилцааны арга барилыг хүртэл тусгайлан боловсруулдаг байж.
Өөрөөр хэлбэл залилуулан ирсэн хүмүүсийг сургаж ажилд оруулдаг. Мэдээж тэднийг барьцаалан дарамталж хүчрхийлдэг учраас тэд эндээс зугтаж чадахгүй. Амьдрал дээр шалгалтанд тэнцээгүй хүмүүсийг ажилд оруулахыг хориглодогч энэ Луврийн бүлгүүд бизнес загварыг хувилж өргөжүүлж болох бизнесийн загвар болон хувиргасан. Үүнийг бусад гэмт бүлэглүүд ч дуурайан хэрэгжүүлж эхэлсэн байна. Мин Жинжэний хянаж байсан Луврийн хүрээлэнд хүчирхийлэл бараг өдөр бүр гардаг байв. Тэр гадаа төрхөндөө загварлаг үг яриандаа наман боловч уурлаж хэлгэлвэл бусдаасаа хавьгүй хэрцгий болдог байж. Одоо Мянмарын хойд нутгийн Луврийн сүлжээ эцсдээ үүлийн үрээ эдэлж тэднийг хүлээж үзүүлэн хуулийн хатуу шийтгэл юм. Гэвч тэдний дундаас зөвхөн Мин Жинжэн хятад руу баримтлагдсан очсон бол Баянлам Баянга Вейронаар одоогоор сул чөлөөтэй байна. Гэхдээ эдгээр эмэгтэйчүүдийг олон улсад эрен сурвалжилж байна. Хойд Мянмарын 4 их гэр бүлийн Луврийн бүлэглэл илчлэгдсэн нь зөвхөн цагдаагийн ялалт биш. Нийгэмд өгсөн сэрэмжлүүлэг юм. Эдгээр явдлууд бидэнд нэг зүйлийг тодорхой харууллаа. Гэмт хэрэгтэн үргэлж муу хүн шиг харагддаггүй. Гой хувцлаж зөв ярьж эерэг энергиэр дүүрэн найз нөхдийн хүрээлэлтэй хүмүүс ч үнэндээ занг тавигчид байж болно. Энгийн ард иргэдийн хийж чадах хамгийн гол зүйл бол сэрэмжтэй байх. Өндөр цалинтай, эрсдэл багтай, хурдан ашигтай мэд харагдах альва боломжинд амархан итгэж болохгүй. Ажил, хөрөнгө оруулалт, эсвэл харилцаа ямар ч бай, хэрвээ бүх зүйл хэд төгс, хэд амархан санагдаж байвал нэг алхам ухарч бодох хэрэгтэй. Олон хүн нэг л мөчийн сэтгэлийн хөөрөл итгэл найдварын улмаас алхамаар гүн нөхрөө татагддаг. Бодит байдал үүнийг харуулж байна. Гаднаа цэвэр цэмцгэр соёлтой харагддаг хүмүүсийн саанч сэжигтэй далд санаа нуугдж байх нь ч бий. Тиймээс итгэл төрүүлэх дүр төрх бүрийн ард бодитоор юу байгаа бол гэдгийг үргэлж асууж, эргэцүүлж сурах нь хамгийн найдвартай хамгаалалт юм. Одоогоор нарийн албан ёсны тоо байхгүй ч найдвартай олон улсын их сурвалжуудын мэдээлэлээр бол хойд Мянмар болон хөрш бүс нутгуудад хэдэн 10,000-аас 100,000 хүн барьцаалагдсан онлайн Луврийн төвүүдэд хүчээр ажиллаж байгаа гэж үздэг. Жишээ нь олон улсын харилцааны зөвлөлийн тайланд дурдсанаар Мянмар болон Камбожид нийт 120,000 гаруй хүн захин Луврийн сүлжээнд баригдан ажил хийж байгаа бөгөөд тэдний ихэнх нь Мянмарт байна. Одоогийн байдлаар олон орны маш олон иргэд Камбожид барьцаалагдсан хэрэг олонний анхаарлыг татаад байна. Reuters агентлагийн мэдээснээр Тай Мянмарын хил орчим дэх Луврийн төвүүдэд одоо ч 100,000 орчим хүн барьцаанд байж болзошгүй гэж Тайландын цагдаа нар мэдээлжээ. KK Park гэх нэгэн Луврийн цогцлборт дангаараа 20,000 орчим хүн хоригдож байсан тухай 2023 оны дунд үеийн мэдээлэлд дурдсан байдаг. Бид монголчууд хэрхэн тэнд барьцаалагдж байсан талаар 2 ч удаагийн дугаарыг бэлтгэн хүргэсэн билээ. Яг одоо Камбожид онлайнаар заллин хийх scam farm буюу Луврийн төвүүд болон хүний намаа хүчээр ажилуулах хэлбэртэй ажиллагаа нь тэргүүн асуудал болоод байна. Энэ төрлийн төвүүдэд хүмүүсийг хуран авчирч ажлын байр гэж үзүүлээд үнэндээ заллин Лувр хийх үйл ажиллагаанд хүчээр оролцуулдаг. Amnesty International-ийн Тайланд Камбож улсад дор хаяж 53 Луврийн төв байгаа нь тодорхой болсон. Эдгээр байгууллагууд нь жилдээ 12.5 тэрбум доллароос 19 тэрбум орчим хэмжээний заллингийн үйл ажиллагаа явуулдаг гэж дүгнэгдэж байна. Энэ нь Камбожийн дотоодын нийт бүтээгдэхүүний томоохон хэсэг юм. Хууль сахиулах байгууллагууд удаадараа эрен шалгаж баримтчилгаа хийж байгаа ч асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр. Камбожийн засгийн газар болон холбогдох албан байгууллагууд онлайн Луврийн төвүүдтэй тэмцэх чиглэлээр нууцаар ажиллагаа явуулж байгаа. Гадаад орнууд олон улсын байгууллагууд хамтран мэдээлэл солилцож хүний намаа болон кибер Луврийн сүлжээг илрүүлэхэд анхаарч байна. Үйл ажиллагаа хэвийн бус далд байдлаар явагдаж байгаа учраас албан ёсны тоо баримт бүрэн бүрдээгүй. Өмнө нь шийдэгдсэн гэж байсан төвүүд болон барилга буцаа нээгдсэн эсвэл өөр хэлбэрт шилжсэн тохиолдол ажиглагджээ. Дахин сануулхад өндөр цалинтай, эрсдэл багтай, хурдан ашигтай мэт харагдах альва боломжинд амархан мэдгэж болохгүй. Ажил, хөрөнгө оруулалт эсвэл ямар ч харилцаа бай, хэрвээ бүх зүйл хэд төгс хэд амархан санагдж байвал нэг алхам ухарж удах хэрэгтэй.